За маска авчиг гэж бодож байна. Яг тэгэхээр 2 тонн вакцин хийлгээд 14 хонцсон учраас. Гэхдээ бид нар маска удахгүй бүр мөсөн авна. Удтал сонголцсон энгийн амьдралын хэмнэлтэд монголчууд та бид удахгүй эргэн орно. Ковидгүй зуныг хамтдаа огтно. Ардын хувьсгалынхаа 100 жилийн он үндэсний баяр наадмаа сайхан тэмдэглэнэ гэдэгт Монгол Улсын ерөнхий сайдын хувьд бүрэн итгэлтэй байгаа гэдгээ илэрхийлж байна. Тун удалгүй бид нар зөвхөн эрүүл мэндийнхээ биш, эдийн засгийнхаа маскыг ч гэсэн эхлэж авсан дэлхийн эхний 3 улсын нэг болно. Энэ зорилтыг бид зөвхөн вакцинжуулалтаар шийдэх юм боломжтой. Хүн төрөлхтний бодож олсон, хүн төрөлхтний хийж чадах зүйл энэ байгаа. Өнөөдөр бид нар дархлаажуулалтаар 1-р тун 90%, 2-р тун 38% байна улсын хэмжээнд. Нийслэл Улаанбаатар хот 1-р тун 99%, 2-р тун 62% хүрсэн байна. Ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө амь насаа зориулан өргөсөн тангахтаа үнэнж байгаа бүхий л төрийн албан хаагчдаа, цагаан нөмөрөгтэй баатруудаа, за мөн дархлаажуулалтад идэвхтэй хамрагдсан хариуцлагатай нийт иргэдтэй чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье гэж бодож байна. Аюултай цар тахлыг эх орондоо алдалгүй 10 сар барьж өнөөдрийн вакцинжуулах боломжтой золгуулж чадсан, мөн вакцинжуулалтын гэрээ хэлцлийг цаг алдалгүй эхлүүлж чадсан ерөнхий сайд өнөөдрийн ерөнхийлөгчд нэр дэвшигч хүрс үх танд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа мөн илэрхийлье. Би заримдаа боддгийн хэрвээ 10 сар сүүлийн 2 сар шиг байсан бол гэж төсөөлөх энэ үнэхээр тийм хүнд төсөөлөл байдаг. Бид өнөөдөр вакцинтай учраас бидний хувьд ирээдүгөө илүү тодорхой төлөвлөх юм боломжтой байна. Илэг нэгт эрхэм монголчуудаа, эрхэм хүндэт сонгогчдоо та бүхэн нэг зүйлийг ажиглаж байгаа бах. Бид түүхэндээ төрийн сонгуулаа вакцины мэдээгээр эхлүүлж байсан түүхгүй. Хүн төрөлхтөн дэлхийн 2 дугаар дайнаас хойш цар тахлаар 2 сая гаруй хүн алдлаа. Сонгуул бүхэн мэдээж өөр өөрийн онцлогтой байдаг ч иргэдийн эрүүл мэнд, улс орны эдийн засаг, аюулгүй байдалтай шууд холбоотой сонгуул өмнө нь тохиож байсангүй. Монголчууд та бид нэнэгзэгтэй, туйлын хариуцлагатай цаг үед Монгол улсын төрийн тэргүүнээ анх удаа 6 жилийн хугацаатай сонгох гэж байна. Өнөөдөр улс төржин хагаралдах эсвэл намчирхан талцах цаг биш ээ. Харин эвэлдэн нэгдэж эрүүл мэндэ хамгаалах, эдийн засгаас сэргээх хамтран зүтгэл цаг хугацаа. Тийм ч учраас засгийн газрын цар тахлыг даван туулах, эдийн засгаас сэргээх зорилтуудыг дэмжиж хүнд үед улс төрждөг биш. Харин дэмжлэг үзүүлдэг ерөнхийлөгчтэй байхыг хүсэж байна. Энэ хүсэлтийг би Монгол улсын ерөнхий сайдын хувьд нийт ард иргэдээс эрхэм сонгогч танаас хичээнгүйлэн хүсэж байна. Яагаад бид нэр дэвшигч хүрсэхийг дэмжих ёстой гэж? Мэдээж олон шалтгаан байгаа. Өнөөдөр би маш тодорхой 3 үндслийг хэлье гэж бодож байна. Миний эхний үндслэл бол тогтвортой байдал юм аа. Өнгөрсөн 30 жил засгийн газрын дундаж нас 1.5 жил байлаа. Эхлүүлсэн ажил ихтэйч, дуусгасан ажил цөөнтэй болсон юм бид нар. Ганцхан жишээ дуртахад 5-7 аманд 70 ам долларын үнэтэй нөрсийг 130 ам доллараар болгох боломжтой гашуун спортын төмөр зам улс төрцнөөс болж бүтэн 12 жил гатсан. Тийм учраас үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, ерөнхийлөгч, улсын их хурлын дарга, ерөнхий сайд нэг цонхоор харж чадаагүйгаас өнгөрсөн 30 жил асар их боломжийг алдсан энэ гашуун түүхийг давтмааргүй байна. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуул өнгөрсөн 30 жилийн алдааг давтах уу, эсвэл цоошин 30 жилийг эхлүүлж чадах уу гэсэн түүхэн сонголт юм аа. Миний хувьд ч Монгол улсын ерөнхий сайдын алтан цагийг ордны өрөөнд ойлголцдгүй ерөнхийлөгч харагдаж өнгөрүүлэхийг огт хүсэхгүй байна. Олон ерөнхий сайдад ийм хувь тавилан тохиож ясныг би мэднэ. Харин оргилсон бүтээн байгуулалтын талбарт олон нийтийн дунд ажлын хувцастайгаа цаг мөч бүхэнтэй уралдан ажиллахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Алдаж үл болох 10 жил эхэлж байна монголчуудаа. Монгол улсын гол экспортын бүтээгдэхүүн нүүрсний хэрэглээ өдрөөс өдөрт хумигдаж байна. Нэг яралтай эдийн засгийн босод салбараа гаргаж ирэх шаардлага байна. Цар тахлын дараах эдийн засгийн төлөвлөгөөг одооноос гаргаж уул уурхайн супер циклийг ашиглах ёстой.
Алсын хараа 250 туссан эхний 10 жилийн хугацаанд амьдралын чанар, эдийн засгийг эрс өөрчлөх 100 төсөл арга хэмжээг төр хувийн хвшлийн түншлэлтэй мөн хөрөнгө оруулагчтай хамтран хэрэгжүүлэх бодит хэрэгцээ байна. Хөрс үхийн засгийн газрын хэрэглэх газрын дараагаар нь хамтран ажилласан хүний хувьд хамтдаа эхлүүлсэн олон бүтээн байгуулалтын ажлуудаа хэрэгжүүлэн дуусгахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж нэгдэн хамтарч ажиллах боломжийг Монголын ард түмэн олгоно гэдэгт бат итгэлтэй байна. Шинэ засгийн газрыг дэмжиж улс төрийн доктортой байдлын төлөө хөрс үхийг та бүхнээс дэмжихийг хичээнгүйлэн хүсэж байна. Энэ бол миний нэг дэх үндслэл юм аа. Улс төрийн доктортой байдлын төлөө. Хоёр дахь үндслэл шударга байсан. 30 хэмийн хүүтэнд 30 мянган монголчууд төвдөл байдад цуглаж баялагтай эзэн Монголыг бүтээхийн төлөө цугларсныг би хизээч мартдаггүй. Шударга усны тэмцэл гэдэг хэлэхэд амарханж хийхэд амаргүй зүйлээ. Хөгшөрсөн сайлын үнэ гэгдсэн Эрдэнэ төлөвлөр төрдөө иргэн ирж улсад нэг их 80 төгрөгийн төсвийг төвлөрүүлж байна. Дахин 60 жил ажиллах боломжтой гэсэн нөөц тогтоогдсон. Нийт иргэд аж ахуйн нэгжүүдийнхээ дулаан цахилгаан татврын дараах цэвэр ашгаараа хариуцж чадсан. Дубайн гэрээ маргааныг олон улсын шүүхэд өгч засгийн газар сөрөг нэхэмжил гаргаж оюутлогоноос иргэн бүр үр ашгийг нь хүртэх суур эхлэл тавигдсан. Энэ бүхнийг хийгдсэн хойно нь шүүмжлэх амарханч хийхээр зориглон зогсох амаргүй сорилт байд юм аа. Уул уурхай улс төр хууль шүүх нам замнан ам бөхтөө оршсон бүлэглийг задлаж шударга ёсны сахилыг эргүүлсэн хүмбэл яахын аргагүй ухнаагийн хөрс өх юм аа. Тийм учраас шударга ёсны тэмцэл үргэлжлэх ёстой. Ардчилсан Монгол улсад хүний эрх хэрэгчлөлөөг зөрчиж эрүүдэн шүүлтгүй нийгэмтэй байх ёстой. Хэнийг ч хилмигдүүлдэггүй, хинч ял завшдаггүй шударга шүүхтэй байх ёстой. Хувь хүмүүс хууль засагладаг засаг төртөө байх ёстой. Монгол иргэн бүр баялагтай эзэн байх ёстой. Шударга ёсны тэмцэл цааш тасралтгүй үргэлжлэх ёстой. Тийм учраас Монгол ардын намаас нэр дэвшигч ухнаагийн хөрс өхийг сонгохыг хүндэт сонгож танаас хичээнгүйлэн хүсэж байгаа нь миний хоёр дахь үндслэл юм аа. Айлар бол бид өрхийн тэргүүнээ сонгох гэж байна. Монгол гэдэг айлыг дэлхийд төлөөлөх хувь хүн бол Монгол улсын ерөнхийлөгч. Гурав дахь миний үндслэл би хувь хүнтэй холбоотой цөөн хэдхэн зүйлийг ярих гэж бодсон. 2001 онд би хөрс өх гэдэг хүнтэй танилцчихсан. Өнөөдрийг хүртэл тэр хүний үг, үйлдэл хизээч зөрж байгааг би баяртай байдаг. Би 1980 онд төрсөн. Арчсан хувьсгалын эхэн үе бидний хүүхэд нас байсан. Бидний үеийнхэн арчлын үн цэнийг ясмахаараа мэдэрч өссөн хүмүүсээ гэж боддог. Ардчлагч юу эсвэл үгүй юу гэдэг үгээр биш. Тухайн хүний үйлдэлээр хэмжигддэг юм. Ардчлал гэдэг бол зөвхөн нэршил биш, харин үнэт зүйл юм. Ардчлал гэдэг төрийн тэргүүнүүдтэй бид нар байж 12 жилийн нүрийг өнгөрүүллээ. Ард түмний сонголтыг шүүхийн шийдвэрээр зассан. Бүрэн эрхтэй парламентын гишүүнийг сонгуулийн сурчлагын дундуур хорьсон. Өөрсөндөө зориулж өршөөлийн хууль баталсан. Байгалийн баялагийг төрийн мөнгөөр авч хувьдаа завшилсан. Зэрэг энэ олон зүйл ардчилсан үнэт зүйлтэй нийцж байсан гэж юу? Ардчил гэдэг бол авилгал авах эрхчлөө биш юм. Ардчил гэдэг бол харин хуулийн засаглалын дор хамтдаа амьдрах нийгэм юм аа. Миний мэддэх хөрс өх бол тэр ардчилсан үнэт зүйлийн төлөө тууштай тэмцэгч байсан. Тэр дуу хоолойгоо хинээрч үдүүлж байгаагүй парламентын гишүүн байсан. Тэр сонгодог парламентын засаглалын төлөө тууштай зөкссөн улс төрч юм. Тэр залуучуудыг дэмжиж улс төрд ардчилсан үнэт зүйлтэй шинэ үеийн бүтэн төрөлхийг бий болгож чадсан. Өнөөдөр Монгол төрийн сонгуул эхлэж байна. Одоогоос 20 жилийн өмнө та надад түнэр харанхуйг зүхэд суугаар нэг ч гэсэн лаасаа томоор сэтг илүүг хий гэж хэлжсэн. 20 жилийн дараа энэ эндэр дээрээс би танд ард түмнээ чин сэтгэлээсээ хайрлсан жинхэнэ утгаараа арчсан ерөнхийлөгч байгаараа гэж хэлхийг хүсэж байна. Ард иргэдээ хагаралдуулан талцуулдаг биш. Харин эвлэлтэн нэгтгэдэг төрийн тэргүүн байгаасаа гэж хүсэж байна. Өвгдийн захаасыг биелүүлсэн, өв соёлоо дээдлсэн, дэлхийд Монголоо төлөөсөн төрийн тэргүүн болоорой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Та чадна. Танд амжилт хүсье. Иргэчлөө тарчсан улсын эрхэм сонгогч таны сонголт мэрэгэн байх болтугай. Эх орон минь Наазын хөлөг улс болон хөгжих болтугай. Баярлалаа.